Эрхэм олон үзэгчид та бүхэн маань сайн байцгаана уу? Сайхан хаварж байна уу? Өнөөдрийн нэвтрүүлгээ бол бид шинэ бараг 100 хошууны амгалан балгасны Баян булаг гачаанаас эрхэм та бүхэндээ хүргэж байна. Өнөөдөр Баян булаг гачааны бэлэг айлын авынд бол олон нутгийн хүмүүсд хорон цуглаад адуунд эртээ бэртэй залуучууд за тэгвэл бас нутаг улсанд маань нэртэй алдартай уяачид тэгээд олон сайхан бэртэй хүмүүсд цуглаж ирээд эднийхэнд бол адуу дэлбэж за тэгвэл бас даагад хамгаалж энэ сайхан малчин зон түмнээ маань хаврын ундралда адуундаа хандуулсан сайхан үйл ажиллагаа ёс зайгаа бол явуулж байгаамаа. Тэгээд өнөөдөр энэ сайхан нэвтрүүлгээр бид энэ айлын адуунаас та бүхэндээ харуулъя. Тэгвэл бас адуу дэлбэж даагад хамгаалахыг эрхэм та бүхэндээ хүргье. Сайхан бэндэ өнөөдөр бас хөдөө гарч ирээ. Den бас адууны ажилд оролцож хүүхднүүдийн ураг мөргийн заахад өгч байж хашаа айтхан чиг байна. Залуугийн өрөндөө өөрөөр оролцож өөрөөр хийж идэг үрээ. Өнөөс тэгээд энд хайтхан хаан болж ирдэ. Өнөөдөр өнөөдөр энд ирээд энэ хар залуусуудын урам ураг энэ зал татаж өгчээ хашнаад бас айтхан чиг санагдж байна. Өргөн талдан ноёрон уян гарч байна. Үрийн тоя ажин ингэр тусахтан онгийн содон таатан тоярж байна. Хаун хурчин өндөрө сэрдэгтэн хангатар сүплэн тохиж байна. Голдон нутгийн зан олон тэгээд нутгийн холын газар мөр байдаг ариваах тэгвэл одон туяаш малаатрах тэгээд хөөгдөхтэй олон мөр өнж хурдалсан сүлэнгдөө тэгээд багын өсөд төрсэн унган найз арглаад хар гошны ива ах өдөөс ирээд тэгээд бас манай нагснаар тэр манай гачааны зан олон нутгийн зан олондоо их баярлж байна. Дэллэг сайхан боллоо, тамаг сайхан боллоо. Тэгээд энэ хаврын ажил сайхан явж байна. Зан олондоо баярлж байна, талархаж байна.